ICT Group-ийн бүрэлдэхүүн компаниуд түүний удирдлага гүйцэтгэх захирлуудын ах дугаар чуулга уулзалт болж байна. Одоо ICT Group-т байгаа энэ 40 одоогийн өнөөдрийн байдлаар бол 43 компани байна. Үүний 270 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр зэрэг энэ компаниуд ICT Group-т нэгдэхдээ зарим нь бол үйл ажиллагаагаа нэлээд жигдрүүлсэн, бүтээгдэхүүнээ нэлээд хөгжүүлсэн энэ төр байсан. Тэгвэл энэ олон бүтээгдэхүүнийг бид нар интеграц хийх гэдэг бол бидний хамгийн том одоо чаленж сорилт болж ирж байгаа. Бид нар цаашид бол энэ 43 компани бүх бүтээгдэхүүнүүд нийлсэн байдлаар одоо өнөөдөр бид нар ирээдүгөө тодорхойлохдоо дижитал Монгол улсыг байгуулах дэд үтцийг бүрдүүлэх гэдэг ийм төлөвлөгөө гаргаж байна. Тэгэхээр зэрэг энэ олон бүтээгдэхүүнүүдийг хооронд нь интеграц хийх, нэгдмэл болгох гэдэг бол нэлээд чаленжин даалгавар л да. Энийн хүрээнд бид нар хамууга гэж одоо бид нар нэрлсэн ийм системийг хийж байгаа. Энэ маань бол бүх системийн дундын одоо экосистемийг бүрдүүлэх, дундын интеграцийг нь бүрдүүлэх, одоо хэрэглэгчийн бааз ч гэдэг юм уу эднийг нь бүрдүүлэх. Тэгээд одоо ялгаатай технологи дээр ялгаатай хамт олоннуудын хийсэн бүтээгдэхүүн дундаа нэг хэлээр ойлголцдог болох ICT-ийн дэд үтцийг одоо экосистемийг бүрдүүлэх ийм ажлыг хийгээд явж байгаа. Өнөөдөр бол бид нар энэ ойлголцлоо нэгтгсэн. Бид нар энийг шат дараатай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. За тэгээ ICT Group-ийнханда зөв хүн, зөв шийдлэр зөв ирээдүйг бүтээцгээе